Батбүнхийн Бацэцэг санал зөвлөмжөөр хэлцүүлнэ. Бацэцэг сайдыг эндэрт мэдгэн. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Доктор шийдвэрт оруулах юм саналтай байгаа. За миний хувьд боловсролын асуудал дээр өнөөдөр бас бүсийнхаа онцлогийн талаар нэлээд ярилцсан, олон сайхан саналууд гарсан. За нийлжинд бол бид нэр энэ хангаан бүсүүд бол уламжлалаараа бас энэ боловсрол мэрэгжил олгож ирсэн юм дуршлагатай. 3 аймагт гурван политехникийн коллеж байдаг. Баянгар аймагт худалдаа үйлдвэрлэлийн дэд сургууль, Харангаан аймагт цэвэрлэгчийн сургууль, багшийн сургууль бол одоо хүртэл одоо мэрэгчлэн боловсон хүчний зөвхөн бүстэй биш, энэ баруун бүс, говийн бүсийн аймагудаас хүртэл хүүхдүүд ирж сурдаг. Тэр энэ дээрээ тулгуурлаад бид нэр техникийн болон дээд боловсролын шатлсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн зохицолбоор их сургууль, төрөлжсөн коллежийг хотгон хэлбэрээр хөгжүүлэх. За хоёрдугаарт нь манай бүсийн онцлогийг бид нэр ярьж байгаа хар хорин хотыг барихтай холбоотойгоор манай гадаад дотоодын ихэнх жуулчид ер нь манай бүсэд ирдэг. Тэгэхээр бүсийн онцлог дээр бид нэр олон ийм саналууд ирлээ л дээ. Энэ аялал жуулчлалын дэд бүс болгох юм боломж байгаа юу нэмээд гэж. Тэгэхээр энэ дотоодын жуулчид бол одоо тасралтгүй дахин ирдэг. Тэгэхээр энэ түүхэн, соёлын, шашны, аршаан соёлын, байгалийн ариун их нөөцтэй ийм учраас одоо аялал жуулчлалын чиглэлээр цаашаа илүү бас тулгуур хөгжүүлэх ийм боломжтой гэдгийг хэлсэн ярилцсан байгаа.